За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. За нэг их хөрөгчд одоо сүүлийг дараад эндэж байна. Ер нь болж өгөхгүй юм нийгмээр дүүрэн байна. Тэгээд тэрийг шалгая ярий гэд тэгэнгүүт ерөөсөө тэр болгоныг олонхоор ногчонд дарж байна. Түрүү их хурал дээр харьбины гэрээ унсан. За тэгээд аптекернүүдийг шалгах асуудлууд бүгд ундаг. Төр хороо байгууллагууд өөрсдийг нь шалгах, өөрсдийнх нь асуудлыг одоо олон нийтэд мэдээлэл өгөх асуудал дээр бас унгадаг. Тэг өнөөдөр нийгэмд хамгийн бухимдалтай байгаа зүйлийг ажлын гэсэгдэг чинь шууд анханасаа буруу гэж хэлэх гэж байгаа зүйл биш шүү дээ. Зөвийн зөвөөр нь бурууг нь буруугаар нь хэн сайн ажиллаж гин үү, хэн муу ажиллаж гин үү, ямар тооцоотой байгаа юм, олон улс дэлхийн нийтийн жишг нь ямар байгаа юм, одоо Монголд бүрдэж байгаа байдал нь ямар байгаа юм, энэ асуудлыг шийдэх гэж байгаа шүү дээ. Ингэх юм бол танаа ер нь байнгын хороонууд чинь явахгүй байгаа, их хурал чинь явахгүй байгаа. Иймэрхүү маягаар бодох юм бол энэний дараагийн асуудал бид нар оролцохгүй. Эрдэнэс хасаад л. Өнөөдөр та нар 9 цагаас ахуулаад цаг гарын хүлээлгчгээд эхний асуудлуудаа ингэдэг. Та нар энэ үл та нар гин биш зан. Дандаа гуйлагчин царайлаад ирцээ бүрдүүлүүлнэ. Тэгээ өөрсдийнхөө асуудлуудыг ихэн тавьж асуудлуудаа шийдүүлнэ. Тэгээд өрөөлийн буюу нийтийн эрх ашиг байж өгөөд бас хатах. Гормын санал гормын саналаа хэлж байна. Гормын саналаа хэлж байна. Дараа нь өөр санал гарах юм байна. Нийтэд хамааралтай, түмэнд хамааралтай энэ асуудлуудыг ярингууд харин гормын санал хэлэх ёстой шүү дээ. Та нар ингэж маяглаад байх юм бол үүнээс хойш энэ төрийн байгуулалтын энэ төсвийн мангаарч явахгүй шүү. Наранбаатар чи үг хэлүүлэхгүй иймэрхүү маягаар асуудалд хандах юм бол та нар өөрсдөө ирцээ бүрдүүлж чадахгүй заяа. Бид нар муу явж чадахгүй. Явах ёстой л гэж хэлж байна шүү дээ. Тэ. Би дэгээрээ явах ёстой. Би хурал даргалагч хуулиа сахиулах үүрэгтэй шүү дээ. Таны гормын санал чи юу юм бэ л гэж. За гормын саналаа хэлж. За Батцуур гишүүн гормын санал. Гормын санал хэлж штэ. Та нар ямар өчтэй юм бэ? Энэ одоо парламент 24 оноос хойш юу хэлсэн? Тэгээд өнөөдөр одоо бужигнж дөнгөж нэг асуудал эхлэх болохоор хүлээлгэж нэг юм ирцээ биднаар бүрдүүлүүлнэ. Хүний гараар могоо бариулуулна. Тэр гормын санал биш ямар санал вэ? Эний гормын санал гэхгүй ямар санал их вэ? Та нар ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ажил чи явахгүй байна. Ажлыг чи явуулаад ирцээ чи бүрдүүлээд асуудлыг чи шийдийгээд өгөхлөөр өөрсдийн шалгах, ард түмний мэдэх хэрэг, бусдын мэдэх хэрэг, буруу зөвийг ялах ажлын хэсгийн гингүүт шууд байхгүй болгож идэв. Өөрсдөө муутгай болохоор биеийнхээ хулгай зэлгийг, худал үнэн, авсан өгсөн бичиг баримттайгаа ярьдаг. Тэрвэрлтгэхлээр асуудлын шийдий яриiгээ тэнгүүт ингээд ажлын хэсэг байгуулахгүй. Энд одоо болохгүй юм юу байгаа юм? Батбол, Ганбаатар, Ганзойрог, Ганхуйг заяавал Тэмүүлэн өөрөнтэй ингээд танахаас зөндөл хүмүүс байна шүү. Ажлын хэсэг чинь буруу зураг гаргана гэвэл танаа намынхад олох байна шүү. Ажлын хэсэг байгуулна гэдэг чинь бүгдийг буруу болгоо хийчихнэ гэсэн үг огт биш байхгүй. Тэнд ямар зүйл байна вэ гэдгийг ард түмэнд мэдэх эрхийг л өгч байгаа. Тэр харьбины гэрэн дээр та нар яаж ийнө? Ингэж болохгүй. За гормын санал нь юу? Гормын санал дахиж хороогаах. Энэ ажлын хэсгээ байгуулах.